сайн байцгаана уу үзэгчтэй. Ингээд манай 25 оны сүүлийн хагас жил танд юу тохиолдох вэ? Төлөв байдал юу вэ гэдэг уншлагын нэмэлт уншлагыг хэлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн маань өмнөх нээлттэй уншлах дээрээ 3 дугаар бүлэг болох цагаан гаг сонгосон байгаа. За тэгэхээр нэмэлт уншлагын яг эхний асуулга нь бол яг 25 оны сүүлийн хагас жилдээ яг юуг анхааруул зохих вэ гэхээр өмнөх уншлага дээр нээлттэй уншлага дээр санаж байгаа бол гайхалтай сүүл мэтээ олон магадгүй ажлын хамт олонноос хүнтэй уулзрахтай түүнтэй гэрлэх санал тавих эсвэл гэрлэх санал авах сүй тавих ч юм уу тийм хэмжээнд хүртэл явах ч юм уу эсвэл нөгөө талаараа өөрийн сүнсний хамтрагч түншээ түншлэлээ багийн гахалтай хамтрагч олох боломжтой байна гэж ярьсан байгаа. Тэгэхээр энэ зүйл маань болохоор анхаарах зүйл дээр ороод ирчээ. За энэ анхаарах зүйл нь юу вэ гэхээр за би үнэхээр намайг гээд ийм гоё сайхан мэдээ сонсчихсан юм чинь таныг гээд ирж байгаа хүн болгоныг тэрхүү хамтрагчаа байх вэ гэж сэтгэл хөөрөлт автаж ялгарч танд санахгүйгээр буруу хүнээ сонголтоо хийх вэ гэдэг ийм мессежийг хүргэж байна. Энэ буруу хүнээ сонгох юм бол мэдээж санхүүгийн маш том алдагдлалд хүрэхээр харагдаж байна. Маш их юм хэрэггүй сэтгэл, цаг хугацаа, мөнгө төгрөг гэх зүйлсээр бол хохирох иймэрхүү зүйлсийг бол хэрэггүй хүнд зарцуулахаар харагдчихжээ шүү. Тийм болохоор мэдээж сүлмэдтэйгээ уулзсан, гайхалтай түншлэл хамтрагчтайгаа уулзсан. Гэхдээ хүнээ маш сайн танихгүй бол буруу хүнд буруу хүнийг таних буруу танилт хийж буруу хүндээ ийм олон зүйлсийг зарцуулах вэ гэдэг ийм анхааруулга бол хүчтэй орж ирж байна. За энэ бол маш том анхааруулга гэж бодож байна. Ягаад гэвэл нээлттэй урьдчилгаан дээр энэ хүзэр орж ирсэн, нэмэлтээр дахин орж ирж байна гэдэг чинь бол маш том хэмжээний анхааруулга байна. За тэгвэл 25 оны сүүлийн хагас жилдээр та бүхэнд ирж байгаа боломжууд юу байна вэ гэдэгтэр тавар хүзэр маань доошоо орж буусан байна. Тэгэхээр honest work хүзэр тэгээд self love хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр за тавар хүзэр бол өөрөө дээшээ харж буухаараа гинтийн том үйл явдлууд таны өдийг хүртэл боцсон ихтгэл үнэмшил нурах таны өдийг хүртэл босгосон ажил, карьер, статус нурах ер нь бол танд маш том цохилт орж ирдэг. Гэхдээ энэ маань доошоо орж бууж ирж байна гэхээр за танд нэг боломж олгож чинь тэрний юу вэ гэхээр за мэдээж танд тодорхой хэмжээнд та бүхэнд асуудлуудтай явж байгаа. Тэр асуудлууд дээр нэмээд том хэмжээний цохилтыг төр өгөхгүй байжээ гэдэг ийм мессеж ирж байна. Тэгэхээр танд боломж олгож чинь том цохилтыг бол төр хойшлуулсан байна. Энэ хугацааг ашиглаад жижиг асуудлуудаа эмхлээд эхнээс нь ингээд аливаа зүйлүүдийг голдролт нь оруулаад гэлс эмхлээд зэгцлээд өгөх тэр боломж цаг хугацааг бол олгож байна шүү. Энэ бол өөрөө боломжоор орж ирж байна. За дээрэс нь honest work гарч ирсэн. Тэгэхээр 25 оны сүүлд хэд таны ажил та ажилдаа маш үнэнчээр гайхалтайгаар ингээд сэтгэлийн зарцуулж үнэнчээр ажиллаж чадна. Таны ажилч гэсэн төдий чимнэгээрээ тэр их гайхалтай сэтгэлийн чинь яг хэрэг хэмжээний сэтгэл гаргасан, хэрэг хэмжээний үнэнч байсан яг төдий чимнэгээр нь таныг бас шагнаж өгөх нэ гэж ойлгож байна. Тэгэхээр тухайн хийж байгаа ажилдаа илүү сэтгэл гаргаж зүрхнээсээ сэтгэлээсээ хийх нь бас чухал байна шүү. Тэгж чадах юм бол танд таны хүсэж байгаа цалиус, амжилт бүх зүйлс бол бас яг төдий чимээгээр ирэх нь шүү. Энэ өөрөө боломж болж орж ирж байна. Self love хүзэр гарч ирсэн. За бас нэг боломж нь бол та өөрийгөө тодорхой хэмжээгээр дутуу үнэлдэг байсан бол өөрийгөө юунд сайн гэдгээ, ямар нуугдмал авьяастай гэдгээ, ямар өгөгдөлтэй гэдгээ, хин нэгэнд ямар их үн цэнтэй гэдгээ ажлын орчинд бай, хайр дурлалын орчинд бай, найз нөхдийн орчинд бай, ер нь өөрийгөө хэр их үн цэнтэй хүн бэ гэдгээ мэдрэх, мэдэж авах, сонсох. Дээрэс нь өөрийнхөө үн цэнийг дахин тодорхойлох, өөрийгөө хайрлаж сурах, өөртөө хувийн орон зай гаргаж сурах, хил хязгаараа татаж сурах өөрийгөө баярлаж сурах, өөртөө хөрөнгө оруулалт хийж сурах. Эдгээр энэ боломжууд бол ирж байна. Өөрийгөө хайрлаж сурах нь энэ бол хамгийн том эдгэрэл, хамгийн том юм хилингийн юм процесс байдаг. Тэгэхээр энэ бол маш том бэлэг байх нэ. За дараагийн асуудал болохоор энэ боломжоо энэ ирж байгаа гайхалтай гоё боломжуудыг яаж барьж авах вэ энэ боломжуудыг мэдгүйгээр өнгөрөөч вэ тийм учраас хэрхэн яаж барьж авах вэ гэдэг дээр болохоор
эдгээр хужууд гарч ирсэн байна. За page of sword маань доош харж боссон байна. Тэгэхээр манайх нь бол хил хязгаараа маш сайн тавьж өгөх хэрэгтэй. За мэдээж найз нөхдийн орчинд тий ажлын орчинд юу гэдгийг хил хязгаараа хин нэгнийг өөрийнхөө хил хязгаараас бити дагуулаарай. Ажлын орчинд найзтай байж болно. Гэхдээ ажил дээр ажил гараад найз байх ч юм уу тийм гэх жишээ. Гэр бүлтэй хайртай гэр бүлтэй цаг зав зарцуулж болно. Гэхдээ ажлын орчинд бол ажиллал хийн гэр бүл дээр очихоор одоо юу гэдгийг зөвхөн ажилтай холбоотой зүйлс ярихгүй ажлынхаа утсыг унтраагаа зөвхөн гэр бүлдээ зарцуулах ч юм уу тийм бүх зүйлийг зөв менежменттэй хийж хил хязгааруудыг одоо тавих ёстой тэр шугамдаа тавиад өөрөө өөртөө нэлээд сайн хамгаалалт хийх хэрэгтэй байна. Хамгаалтгүйгээр тий та өөрөө өөртөө энергийн төвшөнд ч бай, бодлын төвшөнд ч бай, бие авч явж байгаа төвшөнд ч бай, хамгаалт гэдэг зүйл байхгүй бол альваа ингээд асуудлууд одоо таны контролоос гараад ирнэ. Тийм учраас өөрийгөө нэлээсээ хамгаалттай байгаарай гэдэг одоо мессежийг хүргэж байна. Дээрээс нь дамаа ажил төрөл дээрээ байсан ч гэсэн тий өөрийнхөө эрх үүргийг мэдчихэдэг, эрхээ мэдчихэдэг тий үүргээ мэдчихэдэг, эргээд үүргээ мэдээд хариуцлага үүрээ яваад байдаг, үүргээ гүйцэтгээ яваад байдаг. Гэтэл яг үүндээ өөрийнхөө эрхийг мартчихсан, хитрхийг өөрийгөө золиослсон байх үе тий. Тэгэхээр өөрийнхөө эрхийг ч гэсэн мэддэг байх хэрэгтэй. Гэх мэтчлээ. Ерхэд бол юмны балансыг барих, тэг өөрийгөө эргээд өөрийн бодол одоо бодож явдаг зүйл сэтгэгдэл тэр зүйлүүдээ илэрхий сайн илэрхийлж өөрийгөө зөвөр бусдад илэрхийллээрээ дээрэс нь өөрийгөө хамгаалаарай гэдэг. Өөрийнхөө байр суурийг бас байр сууриндаа бат зогсоорой. Өөрийнхөө үзэл бодолтой бас бат зогсоорой. Үзэл бодлоо жанжин шугамаа үнэт зүйлээ хамгаалаарай гэдэг ийм мессеж байна. За past present future болон new beginning доош харж боссон байгаа. Тэгэхээр яг хуу тодорхой хэмжээний эрсдэлтэй эсвэл том хэмжээний эргүүлэг хийх гэж байгаа. Том хэмжээний шийдвэр гаргах гэж байгаа. Том одоо ажлыг эхлүүлэх гэж байгаа бол үүн дээрээ бас нэлээд судалгаа энэ төр хэрэгтэй, нэлээд одоо нэгтлэх хэрэгтэй. Тэгэхээр нэлээд шинэ эхлэлүүд, тэрэн дамаа том эхлэлүүд байвал та хэд маань бас энэ дээрээ нэлээд анхааралтай, буур суурьтай хандаарэ гэж байна. За тэгвэл шинэ эхлэлтэр юм байна. Тэгээд басны зөвлөгөө нь болохоор past present future гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө бол ирээдүйд хитрхийх битий зовниорой, ирээдүйн талаар хитрхийх битий санаа зовниорой. Одоо цагтаа бол одоо мэдэрч байгаа мэдрэмж туулж байгаа процессуудаа яг одоотой амьдраад тэгээд өнгөрсөнд бас битий амьдраарай. Өнгөрсөн дэх зүйл бол бүх зүйл өнгөрсөн л байдаг учраас өнгөрсөн лүүгээ эргэж харахгүйгээр ирээдүйд санаа зовхгүйгээр зөвхөн одоо цагтаа амьдраарай гэдэг мессежийг давхар хүргэж байна. Тэгээд dream journal гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань одоо шинэ сартай бас шиний 15 төгөж явж байгаа юм өсөх сартай байгаа үедээ үед байгаа учраас ер нь бол тохиромжтой байгаа учраас гэсэн үг нэлээд сайн манифестууд маш сайн хийх хэрэгтэй байна. Мөрөөдлийнхөө одоо зорилгынхаа хүслийнхаа дэвтэр дээр хүслээ бичих хэрэгтэй байна. Нөгөө талаараа бас зүүн савингаар нэлээд олон сахиусуудаас чинь дамжуулж дохионод орж ирэх учраас зүүдээ манаарай, зүүдний тэмдэглэл хөтлөөрэй. За мэдээж маргааш нь зүүдээ санаж байгаа бол түүнийг тэмдэглэхгүй бол хэсэг хугацааны дараа угаасаа мартчихдаг учраас зүүдний тэмдэглэл сайн хөтөлж тэндээс нэлээд өөрийн мэдрэмж зүүн савин дээр суйрлаж дохионодыг хүлээж аваарай гэж сахиусуудаас нь бол дамжуулж байна шүү. За дараагийн асуулт нь болохоор yes or no байгаа. Тэгэхээр та бүхэн маань яг тийм үгүй гэдэг асуултанд хариулахад нэг асуултаа бодоод байж байгаарай. За тэгээ хүзэр дэлгий. Oh my god. За yes justice үзэр гарч ирсэн. Тэгэхээр шудраг ёс одоо жанжин шугам хууль зүйтэй холбоотой тий хуультай холбоотой үнэн худалтай холбоотой амьдралын одоо сорил сургамж хичээлүүдтэй холбоотой аливаа зүйлийн одоо шалтгаан шалтгаантай холбоотой үзэгдэлтэй холбоотой иймэрхүү зүйлс бодсон байж болно. Тэгээд зүрхтэй холбоотой зүйлс бодсон байж болно. Одоо юмны үнэн худлыг мэдэх одоо тиймэрхүү талбарын бодсон байж болно. Тэгээд ерөөхдөө бол yes гэж гарсан байна. Тийм гэж гарсан байна шүү. За тэгвэл сүүлийнх нь болохоор timing or close болохоор та бүхэн маань цаг хугацаа асуух асуултаа бодоод байж байгаарай. За цаг хугацаа асууя. За та хэд маань яг юу бодох уу, дийж бодох уу, ингэж асуух уу гэдээ эргэлзээд байгаа шүү дээ. Хүзэр гарч ирэх байна. За бодож байгаарай. За a few days гарч ирсэн.
гэсэн байна. Тэгэхээр та бүхний маань бодсон, сансан процесс, ажил, үйлс, хэрэг маань хэдхэн өдрийн дараа үр дүн гарах нэ, хэдхэн өдрийн дараа бүтэх нэ, хин нэг ирэх үү гэж асууж бол хэдхэн өдрийн дараа хариу ирэх нэ гэдэг ч юм уу тий. За ямар ч байсан хэдхэн өдөр гэдэг ийм хугацаа cosmic time гарсан шүү. За ингээд нэмэлт урьдчилгаанаа лүүгээр өндөрлөө. Тэгээд 3 дахь группийнхэндээ Аз амжилтыг хүсье. Тэгээд баярлалаа штэ.